Кино эзэн сувгатаан тавтай морил өнөөдөр та бүхэндээ Riddick-ийн 3 дугаар ангийн ярьж гэнэ. 2014 онд гарсан. За, тоглон сууж таалан болгоно уу? Кино эзэн сувгатаа тавтай морил. Үл мэдэгдэх нэгэн алс холын гарагт нэгэн хог идэгч зэрлэг амтан өгсөн хүний гар руу дайрч туншиж байснаа гинт тэрхүү гарт хүчтэй атгуулж баригдана. Тэрхүү хүн бол зартай Ричард Riddick байсан бөгөөд тэрээр хөлгийн үлдэгдэл болон хог хаядлын дундаас маш хүн дээр амиа тэмцэн гарч ирээд ус руу мөлхөн ойртлоо. Гэвч тэрхүү ус нь уухад огт тохиромжгүй болохыг тэр дорой шуурхай ойлгов. Хэсэг зуур амарч байтал чон мэдүүлэх аимшигтай дуу чимээ түүнийг сэрэв. Riddick уурсан хөлөө залруулахын тулд хоёр хатуу чулууны завсар хөлөө зөрүүлж байгаад маш хүчтэй татан заслаа. Энэ нь түүнд тисхийн аргагүй их өвдөлтийг өгч байлаа. Түүний өвдөлтөөс болон хашгирах чанга дуун хялгсан ирлизүүд мэд харагдах аймаар зэрлэг амьтдыг өөрийнхөө байгаа газарт татаж ирнэ. Riddick хамгаалалтын нүдний шилээ зүгээд тэднийг холоос анхааралтай ажиглаж байв. Тэрээр усан цооног руу гайжмаар ухарч нуугдлаа. Амьтад зэрлэгээр дайрч ирэхэд Riddick усан дотор бүрэн живж аюул холдох хүртэл байв. Уснаас гарч хэсэг амарч хөлөө дахин залруулж байтал ардаас нь нөгөө хялгсан ирлизүүдийн нэг нь гинт дайрч ирнэ. Ширүүн цохилт солилцсны эцэст Riddick хуягныхаа нэг хэсгийг тастаж хаяхад нөгөө амьтад нь нохой шиг тэрхүү хуяг руу гүйж хөөдөг. Үүний дараа тэрээр хөлөө улам сайн залруулад халуун цүлийг гатлан цааш аяллаа үргэлжлүүллээ. Хэсэг хугацааны дараа тэрээр нэгэн агуй олж тэндээс эцэст нь ундаалах ус олж уув. Иргэн тойрноо харахад нэгэн шат харагдана. Гэтэл хялгсан ирлизүүд агуйн ам руу түүнийг хайж ирсэн дуу чимээ сонсдож эхлэв. Тэднийг агуйн амны ойролцоо ирэх мөчид усан дотроос нэгэн сонин нууцлаг амтан гарч ирж хамгийн зоригтой хялгсан ирлизийг нь довтолж алснаар бусдыг нь айлгаж цугтаалгав. Riddick эргэж харахад тухайн амьтантай нүүр тулна. Базар хүнд шаргацсан байсан Riddick амьтны довтлогоноос чадварлаг зайлж агуугаас амьд цугтаж гарч чадлаа. Тэрээр үл мэдэгдэх газар нутгаар аяллаа үргэлжлүүлж эцэстээ нэгэн шулуун хөшөө олж түүний хуурсан хэсгүүдийн дунд амарч хэвтэв. Хөшөөний өөр нэг хэсгийг дээрээсээ татан дарж аваад гүн нойронд автлаа. Унтаж байхдаа тэрээр энэ гараг дээр хаягдахаас өмнөх өнгөрсөн үеийг санан эргцүүлж эхэлнэ. Некромонгерийн цэргийн лорд маршалын үргийг гүйцэтгэж байсан нь түүнийг юр тайван байлгадаггүй байлаа. Энэ үед Сибирус Riddick-ийг өөрийн төрөлх пүрэ гаргийг хайж байхыг нууцаар ажиглаж сууна. Нэгэн өрөөнд нэгэн охин Riddick-тэй ярилцах бөгөөд тэр охин гадаа дуу чимээ сонсоод харуулууд ойр орчимд хамгаалалт хийж байгаа эсхийг асуудаг. Riddick-ийг харж байх зур тэр охин түүний нуруу руу хутгалан алахыг оролдов. Гэвч пүрэ хүнийг ийм зүйлээр алж чадахгүй тул Riddick тэр дорой охиныг барьж аваад амийг нь хороож биеийг нь шалан дээр унгалаа. Сибирус орж ирээд юу болсон бэ? Хэн алуурчин хөлсөлж ирүүлсэн бэ гэж асуухад Riddick хинч байж болно гэж хариулна. Riddick-ийг босох үед түүний нуруунд дах сандал дээр цус харагдана. Тэрээр Сибирусыг өөр рүү налуурчин явуулахыг оролдуулахаар өдөөн хатгсан боловч тэр нь бүтсэнгүй. Харин Сибирус Riddick шиг нүдтэй нэгэн өвөрмөц дайчны тухай хуучин дурсамжийг ярьж эхлэв. Тэр дайчин пүрэ гэдэг газрыг дурдах бөгөөд Riddick тэр гараг хаана байдгийг асуухад Сибирус мэдэгдэхгүй гин. Сибирусын хоолойнд дэргэд хутга барьсан тэрхүү хурдан мөчөд Сибирус пүрэ гарагийн цорын ганц байгаа газрын зураг нь зөвхөн өөрийнх нь санах ойд байгааг илчилнэ. Ингээд тэд хилцэл хийхээр болов. Сибирус дээд шатлалт байдалд хүрэхийг хүсдэг тул Riddick-т хөлөг онгоц болон түүний эрэлхийлж яваа гараг руу хүргэх зөвшөөрлийг санал болгоно. Гэвч ямар ч хилцэлгүйгээр тэд Riddick-ийг пүрэ руу биш харин ямар нэгэн санамсаргүй зэрлэг гараг руу хүргэсэн нь тодорхой болно. Мэхлэгдсэнийг ойлгосон Riddick цэргүүдийг маш хурдан алав. Гэвч гимтсэн түлэгдсэн нүртэй нэгэн цэрэг нас барсан цэргүүдийн зэвсгийг авч Riddick-ийн зогсож байсан газрыг нисэхгүйгээр буудаж нураалаа. Чулуун нурснаар лорд Riddick газарт унаж хад чулуунд булагдав. Ингэж тэрхүү цэрэг Riddick-ийг үхсэн гэж бодоод яваад өгчээ. Одоогийн өдрүүд рүү буцахад Riddick бие бүрэн эдгээснийхээ дараа тэрхүү дайсагнасан гараг нутгаар тэнүүжилж явахдаа хялгсан ирлизүүдийн зулцагнууд өгсөн байхыг олж харна. Гэвч тэдэн дундаас нэг амьд үлдсэн зулцгийг анзааран өөр дээрээ авч дагуулж явахаар шийдлээ. Хожим нь тэрээр нөгөө зулцгийг тижээж өсгөдөг. Хонгууд өнгөрч өндөр уул авирах явцдаа тэрээр урдаа соёл иргэншлийн уул мөрийг олж харна. Нэгэн өдөр харин хялгсан ирлизийн зулцаг нь өвчтөй болж өөхөх төхөж байхыг хараад Riddick нэгэн санаа оллоо. Тэрээр хилэнцэд хачир шиг нэгэн амьтныг барьж түүнээс хорыг нь гарган аваад хялгсан ирлизийн зулцганд тарив. Энэ нь амьтныг өхүүлэх үү эсвэл эдгэрүүлэх үү гэдгийг тэрээр ажиглаж сууна. Гайхалтай нь нөгөө амьтан эдгэрэн сайжрлаа. Үүний дараа Riddick мөн адил өөртөө тэрхүү хорыг тарьж бие мах боддоо дархлаа тогтоож эхлэв.
Өөртөө олон удаа тариад хорт бүрэн дасан цогцсны эцэст боссон тэрбээр усанд байдаг аюултай амьтны байрших газрыг зорив. Тэрээр хортой амьтантай нүүр тулж хид хідэн цохилт солилцсны дараа нөгөө амьтан түүний хөлийг хазаж хамгаална. Гэтэл Риддик тэрхүү амьтны толгойг тастан авдаг. Түүний тижээвэр зулцах хялгсан ирлизийнхээ дуу авийг сонсон эргэж харна. Жижиг амьтан руу харж байтал уснаас аврах том амьтан гинт гарч ирэн тэднийг даруй дайрлаа. Газар Риддик хурдлан гүйж тижээмэл амьтнаа авраад усан дотор байгаа тэрхүү авраг амьтныг дуусгар болохоор эргэж ирнэ. Тэрээр авраг амьтны доогуур чадварлаг гулгаж ороод хөвлийг нь зүсв. Дотор эрхтнүүд нь цууж унах үед амьтан тэдгэрийг залгиж аваад ухдаг. Ингээд тэрээр тижээмэл амьтнаа гартаа авч тэндээс цухтана. Хэдэн сарын дараа Риддик хэдийн насанд хүрсэн хялгсан ирлизтэйгээ хамт асар том элсэн хоолой нэгийг гатлан явна. Түүний тижээмэл амьтан бөмбөг авчирч өгч тоглодог болжээ. Тэрээр бусад амьдралын үлдэгдлийн овоолгыг олж эцэст нь нэгэн толгод дээр авирч гараад урдаа нэгэн барилга байгууламж боллоо. Дотор шорч хоол хүнс болон бусад хангамжийг авч тижээмэл амьтныхаа хамт идэнэ. Эцэст нь аимшигт шуурга ойртон ирэхэд Риддик энэ гараг дээрх түүний цаг дуусаж байж болох юм гэдгийг зарлав. Тэрээр байгууламж руу буцаж ороход сканер танигддаг. Түүний хэдийн эрен сурвалжилж дуудсан байсан бөгөөд тус скан хайлтын дохойг сансар руу илгээв. Тэр даруй хөлөг онгоцнууд тэрхүү гараг руу бууж Риддикийг амьд эсвэл үхсэн байхыг нь үл хамааран авчрахаар яарвчлана. Хөлөг онгоц газардсны дараа тэд Риддикийг хайхаар гарна. Ангуучдын удирдагч Сантан байгууламжид төрүүлж орж түүнийг Диаз дагаж яв. Тэд ханан дээрх нэгэн мессежийг анзаарах бөгөөд тэнд хөлгийг тэдний ард орох гэсэн бичиг байлаа. Тэд машин хэрэглэж Риддикийг хайхад бэлтгэн. Сантан тэр үеийн залуу нэгэн луунд баригдсан хоригдлыг сэрээж орноос нь хөөхийг тушаадаг. Тэрбээр хоригдлын жин хит их байгаа учраас гав гинжийг нь тайлж өөрийн бодлыг өөрчлөхийн өмнө хурдан яв гэж хэлнэ. Хоригдол гүйж яваад зур Сантан түүнийг буудахад тэрхүү азгүй Риддикийн нүдний өмнө өхөн унана. Сантан Риддикт өөрийгөө танилцуулж түүнийг алах гэж ирсэн гэдгийг мэдэгдэв. Энэ ярианы дараа Риддикийн толгой мөнгөн шагналыг авахар маш олон хүн ирнэ. Сантан тэднийг газардуулахаас сэргийлэхийг хичээсэн ч тэд түүнийг огт тоосонгүй. Полковник босс Джон болон түүний баг газарт бууна. Тэдний ирэлтийг Сантаныгийн халуун дулаанаар ухтсангүй. Сантан Риддик бол өөрийнх нь олц гэдгийг тодруулна. Харин Джон тэгвэл сайн бид зөвхөн ажиглах болно гэж хэлв. Шүн болж Риддик холоос тэднийг анхааралтай ажиглана. Сантаныгийн багийн хоёр гишүүн хэсэг газрыг эргүүлэхээр гарлаа. Тэдний машин ямар нэгэн зүйлийг илрүүлж бүгд тийш харна. Сантан үнийг зүгээр л нэг хялгсан ирлиз байна гэж хэлж ухааруулна. Гэтэл Диаз тэр амьтан руу буудсан ч азар амсангүй. Хялгсан ирлиз ямар нэгэн зүйлийг хулгайлж цугтдаг. Дараа нь тэдний машин ажиллахгүй болж эхэлнэ. Учир нь Риддик холоос давтамжтан саад болох зүйл хийж байлаа. Доол ямар нэгэн зүйл дутагдж байгааг анзаараад Джон ирэхийн өмнө хэсэг газрыг шалгасан эсхийг асууна. Тэд Риддикийн тавьсан урхийг мэдэх гэж хичээж байв. Сантан газарт хэвтэх нэгэн зүйлийг хинч авч болохгүй гэж тушаав. Гэтэл нэг хүн түүнийг нь авчихна. Тэр нь ердөөл металл хавтан байлаа. Тэр хүн өөрийгөө хит их урвуулж байсан гэж бодон тайвширч эхлэхэд түүний багийн гишүүн ураг шахиж яваад Риддикийн урхинд баригдав. Сантан ураг явахгүй байхыг тушаасан ч дуулуургүй тэр өөр нэг урхийг идэвхжүүлж энэ удаад үхлийн аюулд орон таслагдаж өгнө. Энэ нөхцөл байдал бүгдийг өндөр бэлэн байдалд орууллаа. Тэд Риддикийг хайхаар гарна. Болохыг оролдох зур Сантаныгийн багийн хоёр гишүүн хамт явна. Нэгийг нь ямар нэгэн зүйл аваачаад дагуулад явчихна. Нөгөө нь нөхрөө харанхуйд чирэгдэж байхыг хараад луунтай хамт буудаж эхлэв. Джон багийнхандаа хөлөг дотор байхыг тушаалаа. Өглөө болоход хоёр хүн амиа алдаж нэг нь алга болсон байв. Сантан нөгөө багт хурч очоод хамтран ажиллахыг эрэлхийлсэн боловч тэд түүнийг доромжилсан учраас хүлээж авсангүй. Доол түүнийг хид хідэн удаа цохиж авна. Эцэст нь тэд зөвшөөрөх боловч гэрээний нөхцөл нь Джон багийг удирдах Доол 2 дугаар командлагч болно гэж тогтов. Доол том амтай учраас Сантаныг дахин цохино. Джон Сантанд хандан Риддикийг амьдаар нь барихыг хүсэж байгаагаа хэлээд эхний өдрийн дараа Риддикийг алж хүснээ хийж болно гэв. Тэрбээр газрыг битүүмжилж өдрийн цагаар Риддикийг агна гэж хэлнэ. Джон гадаа харж байгаад хялгсан ирлизийг олж харан Доолтод барь агуулсан сум хатгаж хялгсан ирлизийг олоход хялбар болохыг тушаав. Тэрбээр эхний удаад онсонгүй, харин хоёр дахь удаага онов. Джон болон түүний баг хялгсан ирлизийн араас хөвгүүрт ундаг хэрэгслээр явсаар Риддикийн байгаа агуй дотор хурж ирнэ.
Тэд зорилтоо хайж тэнэх бөгөөд агуйн төгсгөлд нэгэн буудлахын цэг олдог. Шалгаж байгаад эргэж харахад тэдний өмнө нэгэн хүн зогсож байхыг харж буудаж эхлэв. Жон түүнийг Сантаныгийн алга болсон багийн гишүүн гэдгийг ойлгоно. Хэрв амьд байсан бол одоо тэр тодорхой өгсөн байлаа. Хялгсан ирлийц тэдэн рүү дайрч зүхтэн. Багийн нэгэн гишүүн Риддик яг хаана байгааг гайхан хоцорно. Хөлөг онгоц дотор доол бие цэвэрлээд сууж байтал гинт үл мэдэгдэх дуу чимээ сонстно. Жон төгшүүр авч түүнтэй яарвчлан холбогдохыг оролдох боловч холбоо тогтооход маш хэцүү байлаа. Хэсэг хайсны эцэст доол юу ч олсонгүй тул өөрийгөө цэвэрлэх ажлаа үргэлжлүүлнэ. Гэтэл энэ үед Риддикийн гар сүдэр мэд урагш сунаж түүний цэвэрлэгээний бүрдлээс хэрэгцээт зүйлсийг нь хулгайлан авна. Лун багийн нэгэн гишүүн тусалж эвдэрсэн төхөөрөмжийг засаж байх зураг Риддик хөлгийн орой дээр маш тайван сууж амарч байлаа. Тэрээр жижиг толон тусгал ашиглан хөлгийн тагийг онгойлгож доторхыг нь шалгана. Радиогоор Жон тэднийг аюулт байгааг анхааруулж тодруулах боловч Сантан энэ бүхнийг огт тоосонгүй. Нөгөө талд Риддик хөлгийн ар хэсгээс нэвтрэн орох гэж байтал доол гинт орж ирснээр тэрээр ухарч нуугдав. Энэ үеэр Сантан доол хоёр хоорондоо маргалдаж Сантан тэр рүү дайрч эхэлнэ. Сантан түүнийг шахаж доромжилж байх зур Риддик агаржуулалтын сууг дотроос Сантаныг яг доор нь ирэх үед унгаахад бэлэн отож байлаа. Жон хурч ирээд шкафын дотор цус болон бичиг байгааг олж харна. Доол тэрхүү цусыг өөрийг нь цохих үед гарсан Сантаныгийн цус гэж тайлбарлав. Сантан шкафыг нээх гэж дайрахад Жон түүнийг нээхгүй байх нь зүйтэй гэж анхааруулдаг. Гэвч тэрээр ухарсангүй хөлгийн ажиллагааны хамгийн чухал хэсгүүдийг хадгалсан шкафыг хүчээр нээлээ. Энэ мөчид доол болон бусад нь бүгд бууга гаргаж бие рүүгээ чиглүүлнэ. Жон Риддикийн хийх ёстой ажлыг тэдний өмнөөс хийж өгөх гээд байгааг сануулад бүгдэд тайвшрахыг тушаав. Тэднийг ухрах үед Сантан шкафыг нээсэн ч азар ямар нэгэн тесрэх бөмбөг байсангүй. Дотор нь ердөө цөөхөн хангамжийн зүйлсэл байлаа. Үүний дараа Жон нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч агуйг хаах шийдвэр гаргана. Тэдний ярилцаж байх зур Мос нэртэй багийн гишүүн сэжигтэй зүйл харж шалгахаар яваад хөлгийн цонх нээлттэй байгааг анзаарна. Түүнийг шалгах зур Риддик маш хурдан барьж авав. Риддик Мосоос чи яаж байна уу гэж асуухад тэрээр тийм гэж хариулна. Дараагийн мөчид Мосыг олсон боловч хэдийн оройтсон байлаа. Риддик тэдний гараг дээрээс гарах хэрэгсэл болох бүх эрчим хүчний блокуудыг нь хулгайлсан байв. Жон гарч газрыг битүүмжлэхийг тушааж периметр дагуу хамгаалалтад гарахыг хүснэ. Тэд одоо юу хийх тухайгаа маргалдаж эхлэв. Хоёр өөр багийн хөлгүүд нийцэхгүй тул эрчим хүчний их үүсвэрүүдийг нь хослуулах боломжгүй байлаа. Гаднаас тусламж хүсэх нь сайн сонголт биш байсан тул тэд татгалзав. Тэдний маргааныг Риддик өөрөө таслан зогсоож дуу хоолойгоо гаргана. Гэвч тэд хаашаач харсан Риддик үзэгдэхгүй байв. Түүний дуунаас барсан агнуурчдын нэгнийх нь холбооны төхөөрөмжөөс гарч байгааг тэд ойлголоо. Жон Риддикийг заавал олно гэж амласан ч Риддик өөрөө тэдний өмнө ил гарч ирэв. Түүнийг ойртох зур бүгд зэвсгээ буулгалаа. Жон өөрийн жинхэнэ зорилгоо илчилж 10 жилийн өмнө тэр гараг дээр Жоны хүүд яг юу болсон тухай мэдхийг хүсдэг. Доол Риддикийг морины тайвшруулах эмийн тарилгаар буудахаар отож байх зур тэд ярилцсаар байв. Сантан Риддикт илүү ойртож түнд хэр их өвдөлт мэдрүүлэхээ илэрхийлнэ. Риддик бүгдэд анхааруулж 24 цагийн дараа хинч энэ гараг дээр үлдэхийг хүсэхгүй болно гэж хэлв. Учир нь борооны улирал ирж байгаа бөгөөд тэр үед аимшигт амьтад сэрэх болно. Риддик тэднийг алж болох байсан ч нэг хөлгийг нь аваад явах хэлцэл хийхийг илүүд үзв. Хэрв борооны улирал эхлэхээс өмнө хөлгөө өгөхгүй бол дахин алж эхлэн гэдгээ зарлаа. Түүнийг явах гэхэд Сантан буудахаар завдаж энэ үед хялгсан ирлийц дайрна. Доол Риддикт тайвшруулах тарилга хийсэн бөгөөд нийт 4 удаа тариусны эцэст Риддик ухаан алдаж унана. Сантан Риддикийн тижээвэр амьтныг буудаж алав. Жон урандаа Сантаныг зодож Риддикийг гинжлэн баривчлаа. Хэсэг хугацааны дараа Риддик хэдийн гав гинжлэгдсэн байх бөгөөд Жон түүнийг байцааж эхэлнэ. Тэрээр хүүгийнхээ тухай болон 10 жилийн өмнөх осолд хүүн амьд үлдсэн эсхийг асуусан ч Риддик хүссэн хариултыг нь өгсөнгүй. Харин Риддик Сантанд хандан хэрв чи миний гав гинжийг тайлбал 5 секундын дотор би чиний тэр матчидыг гидсэнд чинь зоох болно гэж хэлнэ. Тэдний маргаан үргэлжилж байхад гинт борооны улирал эхэлж Риддик Жон чиний цаг дуслаа гэж зарлав. Энэ үед хамгаалалтын систем хөдөлгөөн илрүүлж бүгд гадагш гарахад газраас асар олон хорт амьтад гарч ирж байгааг харлаа.
багийн нэг гишүүн байгууламжийн ханаар дамжин авраг амьтанд бариулж мост дээрээс нь баригдан авч явагдана. Риддик тэдэн рүү харж инээгээд 60 секундын дотор гав гинжиг минь тайлбал бид энэ гарагаас гарч чадна гэж хэлв. Жон өөр аргагүй болсон тул Риддикийг сулахаар шийдсэн ч Сантана ирж хоолойд нь хотогтуулган саад болов. Доол түнд туслахыг оролдсон ч Диаз түүнийг цохиж унгана. Риддик энэ үед хөлийнхөө эртээ зэвсгийг тааз руу өшөглөн шидэж Сантанаг шкаф руу унгав. Улмаар Риддик өөрийнхөө амлсан ёсоор Сантанагийн толгойг өөрийнх нь мачитаар тастан алж хайрцаг руу өшөглөн оруулна. Бүгд шоконд орж Риддикийг сулаад хөлөг рүүгээ явахаар гарлаа. Замдаа варгасыг хорт амтны цулцах хазаж тэрээр хорноос болж нас барна. Тэд хөвгүүрт ундаг хэрэгсэлд суун Риддикийн нуусан эрчим хүчний блокуд руу явцгаав. Диаз Жоныг уулнаас түлхэж алахыг оролдсон ч Риддик түүнийг аварчээ. Риддик ид ангиудыг ухаж гаргахдаа Жоны хүү морфины хамааралтай байсан гэх өмнгийг хэлнэ. Диаз тэднийг алахыг оролдсон ч Риддик түүнийг эртээ зэвсгээрээ үхлийн шорхтуулж устгав. Гэвч Диаз үхээсээ өмнө сүүлчийн ундаг хэрэгслийг буудаж устгасан тул тэд явган алхаж замдаа асар олон хорт амьтдтай тулалдана. Эцэст нь Риддик хүнд шархтаж Жон түүнийг авч явж чадахгүйгээ мэдээд орхиж явахаар шийднэ. Риддик шархаа өөрөө хааж үлдсэн хүчээрээ амьтдын дайралтаас зайлсхийхийг хичээнэ. Тэрээр ганцаараа дийлэхгүй болж бүх зүйл дууссан мэт санагдах үед тэнгэрээс сум орж ирж амьтдыг устгав. Жон буцаж ирсэн байлаа. Тэд Риддикийг авч үхлийн шуурганаас зүхтэн гарагаас гарч чадна. Сансарт гарсны дараа тэд тус тусын замаар явж Риддик өөрийг нь урвсан хүмүүсээс өшөө авахар Пүрэ гараг руугаа чиглэнэ. Эцэст нь Риддик өөрийг нь мэхэсэн гэмтсэн нүүртэй хүнийг алж Сибирус дээд шатлалт байдалд хүрсэн тул угсан болон амьд хоёрын дунд байгааг мэднэ. За энэ хүү кино таалагдсан бол лайк болон subscribe-аар дараарай. Бүгд сайхан амарцгаарай.